Орж ихнээс нь цус гарцаа хамрыг нь хурдлах шүлцэн ургуул наацагдцсан. Ер нь бол нэлийн хүнд ярилцлага болно. Ярьж чадахгүй бас миний асуултанд хариулахыг хүсэхгүй бол та хэлж болно. Тэрийг би хүндэтгэлтэйгээр хүлээж авна. За охин маань Талигач охин Шин Саран маань ямар хөөгт байв? За талаар дурсаад хоёул ярьж байгаа хэлээ те. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний охин бол 2008 онд Чимбатын гэр бүл айлын ганц охин болон мэндэлсэн. За 2010-аас 14 хүртэлх оны хугацаанд Чингэлтэй дүүргийн тэргүүний 56 дугаар цэцэрлэгээр хүмүүжээд 2014 оноос багал усралыг бол Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд эзэмших хугацаанд тийм насандаа баймгүй авьяаслаг хөөрхөн сэргэлэн их үнэн жохин байсан. Суралцах хугацаанд маш олон амжилт гаргаж байсан. Би өнөөдөр бас энэ цавшааны ашиглаад энэ олон хүмүүсийн хүсэлтийг үндэслээд гэр бүлийнхаа хүнслийг үндэслээд гэдэг нь би 80 хүрч байгаа ээжийнхаа хүсэлтийг биелүүлэх гэж би өнөөдөр охиныхоо сайхан талыг би ярих гэж бодож би энэ яриагаа яриа сууч. Амжилтыг хасах аваад ирсэн юм шиг үнтэй. Усан зиндэг бэгээ гэсэн үслээр энэ зургийг зурлаа. За энэ охины маань энэ хүсэл биелэх болтугай тий айгүй чухал сэдвэр гой зураг зурж исэн байна. Бас бүжгэлдэг байсан нэг бүжгэлдэг тий. Хөгжим тавлна. Тэгээ маш юу тал яваа ёстой. Дуу зохион нөгөө зан тий. Тэгээ их нөгөө гарын дорх материалаар маш их зүйл ойддаг байсан. Би сая нааш ирэхдээ зургууд амжилтал сууж явах тийм тэгэл ойдлын машин тавиал өнгөнгийн ойдлын утас тавиал өөрөө ингэж ойж чаддаг. Тийм биш тийм хөөр. Том болоод ээж би загвар зохион бүтээгч болно. Тарих судлаач болно гэл нөгөө тийм зориг хүсэл нь хязгааргүй. Та хэрэг гараад энэ золгүй аимшигтай тэрэг гараад жил гарсан болж байна. Одоо 2 дахь жилтэйгээ 2 жил дамж байгаа юм тий. Жил 2024 оны 6 сарын 20-наас 21-ний шилжих шөнө миний охин чинь басны гартан зэрцгийг амурагдаад одоогор бол жил 6 сар 22 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар бол жил 6 сар 22 хоног. Хэрэг шийдэгддэг байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа буюу одоо хуулийн байгууллагын хүрээнд явагдаж байгаа. Гэмөрөгийн шуухур бол болоогүй байгаа. Хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд бол одоо аймаг хохирогч хууль ёсны төлөөлөгч миний зүгээс бол 3 удаагийн хэлэлцүүлэгт хаалттайгаар олгогдсон байдаг. Энэ хүртэлх хугацаанд өнөөдрийн хүртэлх хугацаанд би Монголын шүүхийн байгууллага, хуулийн байгууллагад итгэжил яваа. Итгэсээрч байгаа би. Итгэгч болно гэж би бодож байгаа. Та 9 сард нэг зураг тавьсан. Энэ хэгийг өмнө хинч мэдээгүй юм аимшиг дээр гарсан. Ер нь олон нийт мэдээгүй. Тэгээ та нэг юм зураг тавьсан. Одоо харамсалтай нэг чимдаа мань таны охины би байсан. За хажууд нь 2 3 нөхөр хүлээ ачаа суудсан тий юу нэг шинжтэй барьсан юм уугаа сууж исэн. Энэ зураг ер нь ямар учиртай зураг юм бэ гэдгээс хоёлоо эхлэдгүй одоо яг энэ гимт хэргийн гэх юм уу тий энэ асуудлаар яриагаа эхлэж байгаа учраас тэгж болох уу? Одоо тэр зураг бол одоо хац тэрэгт авагдсан зураг буюу хэргийн газар болсон үйл явцын зураг. Тэр зургийг бол би олон нийтэд ил тавьсан. Би тэр зургийг бол нөгөө хүн ингээд альва юм бэ? Альва зүйл чинь одоо нөгөө
эцтэй тулаад буюу тартагтаа тулаад надад одоо энэ зураг л буюу надад байгаа баримтууд л нотлох баримт болно. Өмнө би түрүүнд дурдсан шүү дээ. 3 удаагийн хэлэлцүүлэг болсон. 9 сарын 25-нд 9 сарын 17-нд дараагийн 3 дахь хэлэлцүүлэг болсон. Би тэрний өмнө шүүхийн байгууллага энэ амих хохирогч буюу энэ хэрэгт холбоотой хохирогчоор тогтоогдсон хүмүүс маань хохирогчоор биш. Тэд нар миний охиныг онц хэрцгийгээр амин бүрлэгсэн. Нийгэм тэр цацагдсан зураг бол тэр ээжийн яриагаар бол одоо боогод унгаасан, боож унгаагаад амин бүрлэхийн тулд энэ хоёрыг айлгаад энэ хоёрыг сүрдүүлээд чамдаанд хийсэ гэдэг байгаа. Үгүй. Миний охин надаас өндөр охин. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Монголчууд те Монгол хүн насварсан хүний хажуу цогцгоос л хайдаг шүү дээ. Айханд битгийл биенд нь хүрэхээс ч хүн эмээдэг. Тэгэхэд тэр нэг алгын чинийхэн балчирхай охиныг минь онц хэрцгийгээр бүрлэгчгээд чамдаан чихэл хийсэн. Тэр чамдаан хөлн цохойсон зураг байсан. Чихэж игээ захилгаанда дуусаад зөөврлөх гээд тэрний өмнө миний охин ямар их зовсон бол. Би охиныгоо 24 оны 6 сарын 21-нд өглөөж нэг их цастай өглөөсөн. 21-нд зуны улирал хэдий цас ордгоо шүү дээ. Цас бараа холилдсон. Цастай өглөө байсан. 21-ний өглөө миний хуц 10 өнгөрөөгөө дотоод дугаар салгасан. Би одоо ажлын холбогдлолтой байлгүй дээ аваагүй. 12 болж хат би уцаа авсан. Та онц хүнд гэмт дээр ирнэ үү гэдгийг би онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар гэдгийг би мэдэхгүй. Хаана байдаг лээ би одоо амралтын өдөр учраас би ингээ очих боломжгүй байна. Ямар асуудлаар үлээ гэхээр асуудлыг бол уцын санаас илдгүй мэлээ шүү дээ. Манай мөртөн байцаа хаалвч. Би тэнд очиод 12 цаг өнгөрөөгд очиод би 5 цаг 10 минутанд надад миний мөрдөн шалгаал алманы буюу энэ хэрэг дээр томилогдсон мөрдөгч нар ахлахын гэд хүн орж ичилсэн. Нөгөө шин сарын нас орчлаа гэдгийг би шин сарын хүн алчлаа гэдээ ойлгоцсон. Би одоо тэр дунчин баланс алдсан шүү дээ би. Би үл яг тухайд энэ сонгуул болохтой холбоотой байсан. 6 сарын 21 гэдэг чинь тийм. Сонгуультай холбоотой одоо сонгуулийн албан юм уу би одоо ямар нэг алдаа гаргацсан юм уу эсвэл ажил төрөлтэй холбоотой юм уу хүн чинь яг л тэгж бодоод өчтг юм байлээ шүү дээ. Ерөөсөө тэгээд 19 цаг 5 минутанд шүүхий хүрээлэн одоо тэр задлан шинжилгээ хийдэг газар руу би аавын дагуулаад ахыгаа дагуулад орлоо. Миний охин чинь би танихгүй ш тохно. Хүзүнд зүйлтээр л би таньжсэн. Харуудыг нь цэглэх талбыг ортолн цэглэхаан цэцэн цээжин биеийг гаргацсан. Орж ихнээс нь цус гарцсан хамрыг нь ухартлах шүлцсэн. Уруул наацагдсан. Би тэгтээ нэг л зүйл алдсан. Би зориглоод би тэр цэглэхааныг доошоо татчихгүй юм да. Тэгж чамдан чихэж хийгээ тэр өндөр хүүхдийг тэр чамдан чихэж хийж байгаа юм чинь тэр өөртөө би татчихгүй яа та гэж бодчихсон. Энэ зурагтай гэхдээ би энэ зургийг олон нийтэд гаргахгүй. Хэлж штэ. Анугал би олон нийтэд гаргахгүй гэж болохгүй хаа. Алгын чинээ гэж миний гарамт чи гацар нүүр нь багтдаггүй. Дэгтэй нүүрийг тэр нүд хамар хүн нүднээс нулимсаар л үлддэг штэ. Хүүхэд ч нүднээсээ цусаар үлдэх байхгүй юм. Нүднээс нь цус гарсан байсан. Нүд чих. Хамарын тэр жижигхэн хамарын эргүүлдэл нүчгэлцэн. Яаж миний хүүхдийг тарчлан зовсон л тоо. Тэгээ би тэндээс гараад маргааш нь би 21 нойроо би алтай хэсгийг нээлгчээд ёс үлийн би ёслолдог үйл төр хийн штэ. 22-ны өглөө би залгаж байгаа штэ. Миний охин ямар шалтгаан хаан бурхан болсон бэ? Ламд үзүүлсэн.
хорлогдсон байна. Сүнс нь тэндээ тойрол яах юм. Хар дөрүүлж юм гэдэг чинь утас ахгүй юу? Энэ утас авахгүй л тэр тэнд хорогдвол энэ утас авахгүй л тэнд хорогдвол анх нөгөө очиход бол нас орсон гэж хэлээд илүү зүйлийг тайлбар өгөөгүй шүү дээ. Би 49 хоног дуусна. Хөнөөгцөнд хизээ мэдсэн. Би 49 хоногийн дуусаад үеийн дуусаал би очиж байгаа шүү дээ. Тэгжил би мэдсэн шүү дээ. Шүүх энэ дээр очиод бол тийм үгүй намайг шүүх таниулах ажиллагаа явуулж шүүх шинжилгээний хүрээлэн задлан мадлан гэж чинь тэгэл уцаар яриад хийчихдэг юм байлээ шүү дээ. Гар үсэг зураг тий. Гар үсэг зуруулаад 20 өнөдөр. Тэгээ би хамгийн гол нь энэ хэрэг дээр томилогдсон мөрдөн байцаа халбаадаас би байцаагч нараас мөрдөгч нараас би асуув шүү дээ. Миний охин яг хаана өнгөрсөн бэ? Өнгөрсөн газраас сүнс нь хорогдоод байна. Дөрүүлжин хар юмд сүнс нь хорогдоод байна гэх. Би тэр газрыг би ээж хүний хувьд би гарган гартлаа би тэр газрыг харагдах гэж очив шүү дээ. Адагс үлдээ би 4 дахь хоногоос нь эхлээд би нас урсан газрын яг олж очсон байна тий. Одоо та бол ингээд бүгдийг харж байна. Охиныг одоо яасуул болох уу гайгүй юу та? Би бас хариулахгүй байж болно те. Яагаад тэгэхээр би хэрэг хуулийн хүрээнд шийдвэрлэгдээгүй байгаа учраас иргэний үүргээ биелүүлээд болно. Нөгөө түүгээр бол би хардах эрхийнхээ хүрээнд. Би бас ярьж болно өөрийнхөө хэмжээнд. Охиныг боомлуулад нас орсон гэж мэдээлдэг тий. Яг боомлсон юм уу эсвэл өөр бэлтгэл гэмтэл өгсөн юм болов? Би танд зураг харууллаа шүү дээ. Энэ зургийг харлаа. Өөр гэмтэл байна. Нүүрэнд нь маш ноцтой. Хүн тань харахгүй аимшигтай зураг байна. Миний охиныг онц хэрцгийгээр бүрлэхсэн шүү дээ. Өөр биес доошоо шаргасаар өв. Би ярьж болох уу та? Би хац тэргийн авагдсан материал учраас би боломжгүй. Тэгтэл тэр Эрдэнэ буюу тэр яллагтагчаар татагдсан гэд байгаа. Харин яг гэдэг эмэгтэй буюу ээж хүний яриагаар миний охин баймлаад өнгөрсөн биш. Би яагаад энд өнөөдөр ирэх болсон гэхээр өгсөн үг хэлэх биш. Тэр сая 11 сарын 29-ны яриа би өдөр болгон тэр яриаг сонсдог. Яагаад те? Тэр 16 настай жоохон хүүхдийг хайргуулсан байсан. Алуурчин дээгийн найз охин байсан. Авгаанд болох гэж байсан. Одоо яг та энэ тэлгэцийг хараа сууж байгаа би танд дандаа хэлье. Үгүй. Таны хүү бие тана хөрөгч татагтаад байсан Намэрдэн ган Эрдэнэ тэр алуурчинтай найзууд. Миний охин найз биш. Яагаад үгүй 1 сар 1 жил 6 сар 2 хоног болох хугацаанд тэр хүмүүс хүн ёсоор биднээс уучлалт гуйдгүй. Яагаад тэр хүмүүс алгын чинээ хэмээр гараас өгтлөг ганц хөтлөөд бүрийг минь онц гэрцгээгээр бүрлэгчгээд. Яагаад өнөөдөр яг тэд нар та нар мөнгөтэй байж болно. Та нар хууль байгуулгын танилтай байж болно. Хуучлаарай би нэг зүйл хэлж. Таны дээр ярианд өгсөн гэрүүлэх гэдэг хүн чинь хуулийн байгууллагын хүн. Танай Эрдэнэ хоёрын Намын Эрдэнэ гэдэг хүний ихч. Та нарын хар гэр бүгдээр хууль байгууллагын хүчний хүмүүс учраас намайг торомжлоод атлагс үлдээ миний нас урсан охиныг миний хот нийгэмд юм хүмүүжил хүүхдээсэн гэдэг тэр муухай пост эдний талын хүмүүс бичдэг штэ тэр 16 настай охинууд би зөндөөл юм баримт авсан. Би зөндөөл комментүүд уншсан. Хэрвээ та нар тийм хохирогч юм бол та нар надад тэр далайлгаатайгаа өрөнгөөрөө далайлгаатайгаа тэр хууль хүчний байгууллагаараа тэр одоо болох шүүх хурлын нээлттэй явуулаад өг. Нээлттэй явуулах чинь би тэр шүүх тахимттай тавигдах бичлэгийг та нар хараад ямар хүүхдээ хохирогч болоод ямар хүүхдээ алуурчингийн
Халуурчингийн айцсан давтаад хохирогчоор тогтоогдсон гэдгийг та нар нотлоод өг. Тэр бичлэгийг үзээд та нар гимшгүй л дээ. Би харин та нарын өмнө нулимсан үзүүлэхгүй би дуустал үзье хамт заяа. Би дөрөнд дурдсан штэ. Анхны 25 оны 1 сарын 13-ны хэлэлцүүлэг би өөрөө зарласан. Миний ард хохирогчоор тогтоогдсон номын Эрдэнэ нэрдэ ард зогсоол илгээ тэрэл зогсож байсан. Тэрнээс хойш 2 удаагийн хэлэлцүүлэг болохоор тэр 2 хүүхдээ ирээгүй. Номын Тэгээ гавц тэрэгт авагдсан, тэр гавц тэрэгт авагдсан 14 гавц тэрэгтэй эхний мэдүүлгүү дандаа зөөрөөтэй. Сүүлийн ажиллагаан дээр энэ хоёр үгээ нийлүүлж орж ирж илээ л дээ. Гэхдээ би үгээрээ дамжуулаад шүүхүүл сайн байсан. Шүүхүүл сайн байсан. Миний бас хууль ёсны төлөөл өмгөөлөгч болох. Хууль зүйн тусалцаа үзүүлж байгаа. Би бас энэ зөвшөөрлийн ашиглаад төдийгөөс өдөө хүртэл энэ хэцүү хэрэг дээр хамт байгаа. Өмгөөлөгч нартаа би бас баярлж байгаа. Хэцүү үед маань тулах багам нь болоод явж байгаа. Та түрүүнд гай эрдний аав нь гай эрдний ээж нь ярьсан өгсөн байсан айсан юм санагдав. Ингэхдээ бол манай нөхөр лам хүн байсан. Гэсэр сүмд багасаа шавны сууж исэн юм хүн байсан гэж ярьсан байсан. Та бол уйлын байгууллагын хүн байсан гэж хэлж байна. Тэрийг олон нийтийн сүлжээ буюу тэр одоо миний охины талаар нэг 16 настай охины групп гэж байдаг юм байл л шүү дээ. Тэн дээр мессежээр, комментоор орж ирдэг. Тэдний наадуулж өөрсдөө харж л байгаа. Харин нэг хэсэг бол 11 сард маш их орж ирсэн. Одооноос бол тэр хууль хүчний байгууллагын зурагтай зургууд бол орж ирэхэ болцсон. Миний охины нийгэмд харлуулах гээд миний тэр цэцэг цэврүү шиг тэр жахан бэлчирхэ охины минь харлуулах гэж пост бичүүлдэг наадуулж байна. Тэр бичиж байгаа постыг сая амар буюу биений хилэмжээр ган эрдний ээж ариун тийг нотолцсон өөрөө. Гэхдээ тэр их том нөгөө миний хариултаа том арт талтай буюу том хамгаалттай хүн учраас тэр хэргийн материал буюу тэр хавц тэргийн материалыг чөлөөтэй ярьж илээ. Айцгүй ярьж илээ. Бид одоо хавц тэргийн материалыг тэдэн гэд бид нар одоо ярихаас хүртэл юм штэ. Би одоо энэ дэлгэцийн ааш суугаад тийм байна гэж надаар хэлмээр байвч би хуулийн байгууллагыг хүндлэн. Шүүхийн байгууллагыг хүндлэн. Хуулийн байгууллагыг хүндлэн. За ингэж ярихдаа ариун туяа гэд гай эрдний ээж ярихдаа тий. Хоёул тэр ярьсан дээр явж байгаа шүү дээ тий. Миний хүү бол таксины жолооч. Тий. Ер нь бол нэлээд сурлагатай, нэлээд хүмүүжлтэй. Ер нь бол одоо энэ миний хүү хэрэгтэн болох гээд байна. Ягаад тэгэхээр миний хүү тэр халуурчин цагдаад очиж хэлсэн. Хэлээгүй бол тэр гэмт итгээд хил даваа цогтгойсан. Миний хүү харин ч одоо энэ хэрийг илрүүлсэн. Одоо ямар ч өөсөвгүй гэмгүй хүнийг хилмигдүүлэх гээд байна гэж. Үгүй шүү дээ. Ярьж ирсэн. Би уучлаарай би тань өгөөд тастал. Зүгээр баримтаар нэцээ авах боломж авах уу? Яг тэр ээж яриад байгаа хэсгийг. Цагдаад Тасаа үгүй шүү дээ гэдэг чинь тий. Цонхоор харсаа гэдэг чинь шүү дээ. Цонхоор харсаа ээжийн яриагаар бол 6 цагт над руу залгасан миний хүү гэдэг. 5 өнгөрөөгөөд гэсэн. 5 өнгөрөөгөө залгасаа 6 цагт бид нар хаавал дөргийн цагдаад мэдгцээ гэж байгаа. Үгүй ээ. Миний охин бол ам хохирсон цаг мөч нь 12-оос 1-ийн хооронд өнгөрсөн. 6 сарын 21-ний 20-оос 21 шилжих шөнө. За. Нэгээс тэр чимдаанлаад хийж байгаа 4:45 бортол тэд нэр яагаад миний охины зөгцийг доромжлоод хажууд нь арх уугаад виски уугаад доромжлоод зөгцөн дээр нь шүлсээ хаяад биенд нь хүрээд хуцын тайлаад хогийн хар уутанд бүгдийг хийгээд энэ одоо тэгээд айдастай байсан хүн үү? Үгүй. Би энэ дээр за яхаа нөгөө гимбургийн шүүх хурал болоод эцсийн шүүх хурал болоод дуусаг. Би ариун туягууд би бүр зургаар буюу би өөрөө тэр шүүх танхим тэр дэдвэргүй тэр бичлэгийг харуулна шүү дээ энэ хүмүүст. Үнэхээр миний хүүхэд гин буруутай байна уу? Миний хүүхэд гохирогч байна уу гэдгийг шүүх танхим буюу шүүх натлаад өгнө. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Тэр хүний монголчуудын юм штэ.
малаад өхөнчгөр бид нар малаад өхөнөхөөс өмнө бид нар бага насны хүүхэд, балчир насны хүүхэд буюу эмэгтэй хүмүүс нүдийн таглаа, чихээ таглаад бид нар холддог доо. Тэгэхэд бүхэл бүтэн хүн бүлэглэж онц хэрцгийгээр алчгаад зогцын доромжлно гэдэг юу гэсэн үг. Би ээж ярилцлага өгсөний дараа би өөрөө пост оруулсан шүү дээ. Би өөрийнхөө захин хуудсанд 3 цаг ярьж байгаа. 3 цагийн цаана би яриул зөндөө юм гарч ирнэ. Та тэр бичлэгийг үзээд үзээрэй. Миний хүү үнэхээр аим хохирогч байна уу? Та тэр номын эрдний ээжээ аав тэр бичлэгийг үзээрэй. Энэ хоёр үнэхээр хохирогч байна уу гэдгийг зүгээр тэр хавц тэргийг яхаа үзэхгүй байж болно. Хавц тэрг яаж үтгцэн байж болно. Зүгээр тэр бичлэгийг л та нар танхимд ороод миний гомдлыг тайлаад өөрсдөө ингээ нүдэрээ хараад үзээд өгөөч. Би одоо бүр энэ гэр бүлээс би бүр энэ зөвшөөрлөө ашиглаа хэлж ш. Та нар том арт талтай учраас та нар энэ шүүх хурлыг нээлттэй явуулаад өөрсдөө ороод өг. Өөрсдөө тэр гэр бүлийн гишүүд нь хууль ёсны төлөөлөгчүүд нь ороод өг энэ хэрэг дээр. Яг уу би миний нэг юм зарчим байгаа. Би сая 9 сарын 17-нд би нээлттэй явал ягсан насан туршаагүй хүүхдээ асуудал яригдж байна гэсэн. Тэр дээргүй насан туршаагүй хүүхэд хохирогч болчиход байхад яагаад тэрийг нээлттэй байж болдоггүй? За нэг ийм болгоомжтол байгаа уучлаарай. Би бас таныг сэтгэл зүй маш хүнд байх чинь бас дэмий асуулт асууж ээж магадгүй. Тэгвэл та шууд хэлээрэй те. Би энэ асуултанд чи хариулмаар байна гэдэг. За үнэхээр хэрвээ үнэхээр одоо га эрдэнэ, номын эрдэнэ гэдэг хоёр эмэгтэй эрэгтэй хоёр одоо хүүхэд гэх юм уу залуу гэх юм уу те. Энэ хоёр хүн үнэхээр буруугүй байхад те энэ хэргийн хамжигч биш байхад ээж нь л одоо энэ хэргийн хамжигч юм уу гэж зүтгээд байна. Прокурор бол одоо нэг үг хэлэхэд бол энэ хоёр чи ерөөсөө энэ хэргийн хамжигч биш ээ. Хохирогчоо гэдэг ба шүү. Прокурор нэг баримт юм уу юу юм уу төшөглээд байгаа юм уу? Яг яагаад байгаа юм мэдэхгүй байна те. Яг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс ингээд үнэхээр гимгүү хахад энэ ээж ингэсээр агаад олон нийт ингээд шуурсаар агаад одоо те сошиалор ингээд гимгүү хоёр хүнийг ялчих гээд байгаа юм шиг үсттэй. Окей. Гэдэг айд суугаад байгаа. Болгоомжтол байна. Бас би бас нөгөө тухайн газар нь байгаагүй учраас би бас ингээд бас тийм байх юм биш үсттэй гэдэг юм бас болгоомжтол байна. Тэгэхээр та яг сайн бодцоод гэх юм уу? Үгүй энэ га эрдэнэ, энэ номын эрдэнэ хоёр чинь ийм учраас энэ хэргийн хохирогч биш ээ, хамжигч юм а гэдэг юм. Баримт гэх юм уу, бодол гэх юм уу, дүгнэлт гэх юм уу тийм зүйлийг хэлж болох уу та? Баримтыг би энд ярьж болохгүй гэдэг би танд дурдсан шүү дээ. Хац тэргийн материалыг би энд ярьж болохгүй. Баримт бол байгаа надад. Баримттай байгаа учраас би эсүүлтгүүгээрээ буюу өөртөө хамжаад хэлэлцээд бүлэглээд онц хэрцгийгээр миний охиныг наадуулж алсан шүү дээ. Яг та түрүүн прокурор гэж байна те. Би прокурор дээр бол би хүсэлт гаргасан. Мэдээж би энд прокурорын албад ажиллаа хийхгүй байна гэж хэлээгүй. Би энэ хэрэг дээр ажиллаж байгаа хяналтын прокуроруудтай би цаашид энэ хэрэг дээр хамтарч ажиллаж чадахгүй байна л гэдэг би хүсэлтээ гаргаж чадгаа. Би цаашдаач хамтарч ажиллаж чадахгүй. Эднэрийн яллагдчихаар татахгүй гэд бүхэл бүтэн жил гарангийн хугацаанд хохирогчоор тогтоогоод явцсан прокурор нар энэ хэрэг дээр хизээж ажиллахгүй. Манай мөрдөн байцаа халууч. Бас нэг өвгөрийн эвэр дөрвөл 1000 өвгөрийн эвэр дөргөн гэж үг байдаг. Энэ хэрэг дээр олон мөрдөгч орсон. Анхнаасаа л тэр хэрэг дээр очисон прокурор нь мөрдөгч нар нь зөв үнэн зөв ажиллаад өгөхгүй яацээ. Миний энэ нэг ганц үрэ алдсан энэ зовлон шаналыг жаахан ч гэсэн нэмэглээд өгөхгүй яасан бол гэж би боддог шүү. Прокурор намын эрдэнэ, га эрдэнэ хоёрыг ойн хорог юусоо холбоогүй хохирогчд гэдээ үзээд зүтгээд байгаа. Жил одоо 6 сар.
Шүүх нь үгүй энэ чинь нэг асуудалтай юм шүү дээ. Та нар нэг сайн шалгаач дутуу ажиллагаа явагдаад байна шүү дээ. Тэгээ шүүх бол 3 удаагийн шийдвэрээр бол алах зогсоо. Шүүх бол сайн байсан шүү. Шүүх бол энэ дээр энэ том хоёр байгууллага энэ прокурорын байгууллага нь үгүй энэ гэмт хэрэгтэн бишээ гэж үзээд хад шүүх эргэлзээтэй байна. Гэмт хэрэгтэн биш гэж үзэж чад үнэлж өөрөө эргэлзээтэй байна гэд. Ингээд энэ ингээд маш тийм том юм юу юм болоо гэдэг юм эргэлзээг одоо төрүүлчихэд байна л да тий. Энэ дээр прокурор ер нь яагаад энэ хоёр Гай Эрдэнэ, Номын Эрдэнэ гэдэг хоёр хүн гэмт хэрэгтэн бишээ гэд ийм хатуу байр суурьтай байгаад байгаа юм. Та энэ юу гэж бодож байна? Тэгээд дээр нь та ингээ прокуророо ингээ солио баясгалан Янжин Долом гэж хоёр прокурор байгаа танаа хэрэг дээр энэ хоёрыг солио энэ хоёр чинь ерөөсөө энэ Номын Эрдэнэ Гай Эрдэнэ хоёрыг үндсэндээ бол хамгаалаад байна шүү дээ тий. Яллагтагчаар татахгүй ажиллагаа хийхээ хүсэхгүй тэгээд солиод өгөөч гэдэг. Толгоонд нь ерөөсөө анханасаа л хохирч гэдэг тогтоогдсон шүү дээ энэ хоёр прокурор. Тэгээд хад яага ингээд хатуу байр суурьтай байгаад байна. Тэрийг одоо хуулийн хяналтын байгууллага тогтоогоод өгөх бах уу? Тогтоогоод. Юу гэж хардж байна та? Би хардах эрхийнхээ хүрээнд гэдгийг цагаан цаасан дээр хараар болгоод холбогдох байгууллагад бол өгсөн байгаа. Тэгээ шийдвэр нь яаж эцэлэн гарахыг би мэдэхгүй. Сольж өгөхгүй байгаа тий? Солигдохгүй байгаа. Тэгтээ шийдвэр нь яаж гарахыг би мэдэхгүй шүү дээ. Одоо надад нэг юм дахиад Гэмбургийн хурал болно, дахиад энэ хурал танхимд болно, дахиад нөгөө хоёр прокурор ороод ирэх хэцүү шүү дээ. Орж ирэх. Одоо солихгүй бол орж ирэх л байх л та тий. За дээрэс нь ер нь тэр айл хинээ тэр нэг айл байгаад байгаа шүү дээ. Өөдөн мэдээ тий. Тэр хинээ юм бэ? Тэр энэ дээр бас би нэг юм өрөөсгөл ойлголт цахимд яваад илээ. Тэгээд Ган Эрдэнэ Жарин Туяагач өөрөө дурдчихлээ. Ган Эрдэнэ давагд өрж Номын Эрдэнэ би нэгэ таньдаггүй байсан гэсэн. Үгүй шүү. Номын Эрдэнэ Ган Эрдэнэ хоёр бол харгалдаа хоёр байрны хүүхэд шүү. Номын Эрдэнэ Гай Эрдэнэ хоёр бол харгалдаа байрны хүүхдүүд. Номын Эрдэнэгийн би ч нөгөө хэргийн газраа үлээ хийжсэн болохоор бас зураг авчирсан. Энэ Номын Эрдэнэх нэг давхар. Энийгээр ямар ч хүүхэд хүсрээд буuna. Энэ цонхоор хүсрээд буuna. Хэрэг болдог газар буюу миний охины насварсан газар. Энэ Номын Эрдэнэгийн гэр бүл. Эндээс ямар ч хүн аврал буугаад энэ цонх руу санд аваа шидсэн ч энэ цонх харахад гадна байгаа хүмүүс. Наа чи баг энэ газар нь байж тээ. Энэ газар энэ налуу юу краши. Энэ бол хойтлоос авсан зураг миний. Энэ бол нөгөө том цонхоогоц та нарын хардаа хүн багтахаар цонхоогоц тээ. Эндээс хүн гараад ам авраараа энд хүүхэд алах гэдэг штэ. Ам авраараа гэж хүн цонхоо хонголоход ориулахад нэг хүн гүгээд орно доо. Тэгэхэд эднэр ямар ч боломж байгаагүй. Хаалга нь ээж нэг ярьж илээ штэ. Хаалга өрөөчг нь юм байсан. Хаалганы зураг мөрөг л одоо тэр хац тэрэг давагцал байгаа. Би харцал байгаа тэрийг. Цоож нь ухаалаг байсан гэдэг. Өөр ухаалаг байсан гэдэг ээж Ариун Туяагаа дурдчихлаа. Ариун Туяагаа энэ байшин бодвол мэдж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Гэхдээ би энэ байшин би түрүү нэг зураг харуулсан штэ. Энэ би орон сууцны юу? Тий. Нөгөө би энэ хаалганы гадаа очиод охиныхоо гомдлыг тайлахын тулд би ингээд зуул өргөсөө энэ хаалгыг би энэ хаалганы энд очиод миний охин хорогдоод яваа штэ. Буцаа авахгүй хорогдоод энд өнгөрсөн штэ энэ хаалганы цаа. Тэгтэл би энэ зургийг аваад энэ тэр хилээд ээж хилээд байгаа мөн ч биш үү. Тэгтээ ямар ч тач хүний амийг аврахын тулд тийм ээ. Би хүн алж үсхийг хүсээд байна. Тэгэхэд энүүгээр хүн өсрээд буух боломжтой байгаа дээ. 9 давхар биш, 10 давхар биш. Нэг давхар болсон. Миний охин нэг давхар буюу тэр Эрдэнэ хоёрын Номын Эрдэнэгээд байгаа охины гэрт нь миний охин онц хэрцгийгээр ам бүрлэгдсэн. Номын Эрдэнэ гэмт хэрэгтэн давгд орж хоёр би түрүүнд дурдлаа штэ. Миний охиныг Ариун Туяа гэдэг тэр Ган Эрдэнэ ээж нь давгд орж эхнэр нь болох байсан юм байлээ, найз охин нь болох байсан юм байлээ гэж л Ариун Туяагаа та. Үгүй шүү. Миний охиныг онц хэрцгийгээр бүрлэгсэн наад 3 хүн чинь бол гуруула эртний найзууд. Миний охины гэд хэлээд байгаа тэр давгд орч чинь Номын Эрдэнийх нь найз залуу нахгүй юу? За чи тэгвэл Номын Эрдэнэ чинь давгд орж найз охин гэсэн үг юм уу? Найзууд, найз охин. Номын Эрдэнэ энийг би Гэмбургийн шүүх хурал болсны дараа би өөр аль биесээр нарийн харилцааг нь ярина гэж чинь тий. Та хариулахгүй ч байж болно л доо. Би нэг сонссон ганц хоёр юм асуувал танд болох уу? Номын Эрдэнэ нэг тухай. Энэ давгд орж гэдэг этгээд чи өмнө нь 32 настай эмэгтэй хүнээс үү? Тийм ээ? Одоо таны асуудалтай хамт явагдаад байгаа. Энэ аллагыг Номын Эрдэнэ мэдчих байсан байж болз шүү гэдэг юм
Би нөгөө энд бас нөгөө талын амиг хохирогчийн гэр бүл гэж байгаа. Тэгээ ёс 100% би өөр хавц тэргээ ярьж болохгүй. Ер нь тийм сураг сонсч ирсэн үү? Би тийм сонсч байсан уу гэхээр би тиймээ үгүй гэж хэлсэн чи ёс 100% би өөр амиг хохирогчийн хэргийг ярьж болохгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр энэ номын эрдэнэ, гаан эрдэнэ, давг дөрж нарыг арх согтруулгуунд хэрэглээг байна гэдэг ийм дүгнэлт гарсан гэж үнэн үү? Ярьж болох байлоо. Болохгүй юу та? Хэргийн газар дээр архины шил одоо арх марх байгаа гэдэг. Тэгээ байгаа юм чинь тэд нар хэрэгэлсэл байж таараа штэ. Тэрийг хэрэглээгүй гэд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан бол энэ бас өөрөө өрөөсгөл. Хэрэгэлсэн болоод тэр хэргийн газраас олдсон материал дээр архины шил буюу вискиний шил тэр миний охины цогцны хажууд байж л хэлсэн штэ. Гэтэ би энэ бас нэг зүйлээ би бас нөгөө охиныхоо нэр төрийг хамгаалаад би нэг зүйлийг бүр хариуцлагатайгаар хэлж гин. Миний охины биенээс эргэлхээс илрээгүй шүү. Миний охины ангаас таад зараагүй. Тэгэхээр миний охиныг тэр ган эрдний ээж ариун туяа авгаан болох байсан, найз охин болох байсан гэд өөрөө үртэй хүн ш тэр хүн нийгэмд харлуулад тэр хорвоо дээр байхгүй болцсон хөгтөж. Орчлоо хорвоо дээр байхгүй болцсон хөгтийг өгсөн өгөөлөх ш тэгээ яагаад миний охины нийгэмд ингээ харлуулад байгаа юм? Би тэр гомдлыг 11 сарын 29-ноос эхлээд би гомдолтой байгаа учраас би өнөөдөр би энэ олон Монголын ард түмний хүсэлтийг биелүүлэх гэж би түрүүнд дурдсан те. Манай өгшин настай ээж хүсээд байна. Яриа өгөөд миний охины тийм хүүхэд биш гэдгийг ингээд хэлж болтгүй юм уу? Би тэр шүүх тахимж очиод хэлээд өгье гэсэн. Тийм учраас би охиныхоо нэр төрөй. Хариуцлагатайгаар би нүнээр сэргийлэх нь. За энэ хэрэг бол нөгөө талд нь маш нөлөөтэй хүмүүс байгаа учраас ингээд хүний ёсоор өөрчлөлтмийн хооронд ийм хүн чанаргүй ийм муухай хандлага тантай өмнө нэг ч удаа таарч ийм муухай Монгол хүний ёсонд энэ байж байгаагүй юу? Хин номын эрдний арга гай эрдний би хараачгүй тэр хүмүүсийн гэрэлийг хинэн ч эмгэнэл илэрхийлээгүй ядаж хинэн ч илэрхийлээгүй. Давд заахтай шүүхийн танхим таардаг баг. Өөрчлөлт. Окей. Тэр үнэхээр мэдээж маш хэцүү байдаг баг тийм. Окей. Ахтэй нөгөө тэд нэр арт талаараа те танил талаараа аархад байж болно штэ. Төрөнгөөрөө ирдээд байж болно бас. Элдв гүтгэлгийг те нотлох баримтаар нэцэх хангалттай баримтууд байгаа шүү дээ. Энэ би одоо тантай нэг уяасгыг бас хэлье гэж бодож шүү дээ. Энэ хавц тэргийн материалтай хангалттай нотлох баримтууд байгаа гэдгийг би хэлье. Тэр хоёр гэр бүлийн гишүүдэд хоёулаа нөгөө ярилцлага эхлээс өмнө нэг ярилцчихсэн тий. Тэгэхэд надад таны нэг юм яриа их би ингээд зарс хийсэн сонсоод давд дөрж над руу тасралтгүй хардаг шүүх хурлын танхимд. Цаалтайгаар хардаг гэдэг. Сая тэр үл надад тий 3 дахь аимшигтай санагдсан. 9 сарын 17-ны 25-ны 9 сарын 17-нд хэлцүүлэг болсон. Одоо тэр давг дөрж гэдэг галуурчин танхимд орж ирэл тасралтгүй намаа ширцсан. Тайсан уу? Би айгаагүй. Тэд нар надаас айж амьдрах хэвээр. Би айгаагүй. Би ястай айгаагүй. Тэр гурав надаас айж амьдрах нүгээс би ястай айгаагүй шүү. Айгчгүй би цааш тагтнараас. Би нэг л зүйлд гомдоод байгаа. 3 миний охноос алт биеэрээ илүү 3 том мэдээ хөвгтөж. Тэр алган чи нэг хөвгтөө яаж тэгж дарчлан зовоож. Онцгэрцгээр бүрлэгчгээд цогцыг дарамжлаа сууж байдаг. Цогцыг дарамжлаа би энд нүрэл толгой тэрэн гэж. Одон дэх хүчин байгаад иргүүгээл инээлтэл. Цай уугаал, ярих уугаал хажууд нь 5-6 цаг. Яаж зовсон бол
ээж нь дурдчихлээ шүү дээ ариун туяага. Миний үг ороход тавагдаж амгаа хөргчиг алгадаад унгагаа бодон дээр унгагаад нэг орсон чинь бооцсон өнгөрцөн байсан. Энэ одоо юу гэсэн үг юм? Малын шүртэл тэхгүй шин. Тарчлан хана. Талигаа жоохон яагаад номын эрдний тачуулсан юм бэ? За би цаашаа ямаргүй. Тармааргүй байна. Одоо би энэ яриагаа дуусгах ярилцлагынхаа цаг. Одоо удахгүй шүүх хурал болж магадгүй байна. Тийм ээ. Шүүх хурлын танхимд яах вэ? Өмгөөлөгч нар хүүхдүүдийнхээ бичлэгийг хараад нэрээ. Яаж доромжилсны шүүх хурал дээр эднэр хараад ямар хандлага гаргахыг чинь бэ? Нулимсаа төвчээс унаа. Би та нарыг. Тэгээ отгоо би нэг хүсэлт тавиул болох уу? Яг хөдөө одоо хоёулыг ярьцлага хүмүүс үзнэ. Тэгээ баахан шагширна. Шудраг өсөй нэхэн энэ талдаа бас та охиныгоо төлөө хийж байгаа нэг зүйл. Хоёр тал та бол одоо ингээ харж байгаад бол сэтгэл зүгээр маш их тамирдчихээн. Тэгээ энийг бол одоо ямар ч хүн ойлгоход хэцүү те. Ойлгож чадхаагүй юм зов. Тамирдаггүй байна. Дээр нь энэ хуулийн хэлтийн байгууллагаар явна гэдэг чинь өөрөө их санхүү мөнгө шаардсан ажил байдаг. Тэг өмгөөлөгч нарын зам болж гин үү? Би яг ингээ боддоор танд одоо тусламж ядаж өмгөөлөгч нарын чинь зардлыг олон нийтээс тий болгоод өгөх ийм дэмжлэг үзүүлэлт та зөвшөөрөөчдөх үү? Одоо та нэг ярилцлагыг ихэнд хэлж штэ. Энэ айгүй гой зурдаг охин байсан тий ойж үли байгаль орчны хамгаалъя гэд магадгүй хүмүүсээс мөнгө төгрөг цугладаг бол охиныхоо үйл хэргийг үргэлжлүүлээд мод тарьсан ч яах вэ гэж бодож байна л да. Би одоо яаж танд тусалж чадах вэ? Мэдээж одоо ингээд сэтгүүлч нар нэг ярилцлага аваад салаад одоо болж байна л да. Гэтэ боддоор ямар нэгэн байдлаар танд би тусламаар байна. Та дөрөв асуул өмгөөлөгч нарын хөлсөн мөнгө гэж. Манай энэ хэрэг дээр маш сайн өмгөөлөгч нар ажиллаж байгаа. Маш сайн өмгөөлөгч нар өөрсдөө сайн дурын хүрээнд, нийгмийн хариуцлагын хүрээнд хууль зүйн тусалцааг нөгөө төлж байгаа надад. Тийм учраас ч бид тэдэнд итгэж байгаа. Энэ хэргийг авд бид гурав заавал гарна. Хоёр дахь та дурдлаа. Энэ хэрэг шийдэгдэнэ. Гараас хөтлөө ганц бүрэн босоод ирэхгүй шүү дээ. Босоод ирэхгүй учраас би ахныхаа хүслээ биелүүлнэ. Хүмүүс сайн ингээд ажлыг хийж чадна би. Хүмүүс ч гэсэн одоо банк насыг асуувал би өгч болох уу? Ер нь монголчууд бол туслая гэсэн ийм сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Зүгээрээ өмгөөлөгчтэй хэлсвэл манай өмгөөлөгч хууль зүйн тусалцааг нь хөөцүүлж байгаа шүү. Би зөвхөн чам хэрэгтэй юу? Үгүй. Ах вэ? Монголын ард түмэн чинь бас их сайхан сэтгэлтэй юм бэл. Хэрэг гарснаас хойш төчөөд өмгөөлөгч над руу хандсан. Сэтгэл зүйн салбар буюу сэтгэл зүйн салбар уучлаарай би нэг жаахан сандраад. Зүгээр. Манайхан ч их болов хандсан баг тий. Алаа хандсан. За танга яриад дуусах. За үнэн ялах цаг ирэх баг. Тэгээ одоо би хамт таныг сэтгэлээ бодорой, чанга байгаарай гэрэгэд үг бол хэлж чадахгүй. Энэ нөхцөлд ороод би ч одоо ямар байх нөхцөл байдал байгаагаа мэдэхгүй учраас одоо хоосон хий үгээр яах вэ гэж бодож байна. Тэгээд удахгүй болох шүүх хурлыг бол Монголын ард түмэн харж байгаа. Тантай бол одоо тий тэр хөдөө орон нутагт байгаа ээж, Улаанбаатар хотод байгаа аав, тэгээ Хилийн чандад байгаа охин, залуу тий үнэн шударга ажилладаг төрийн албан агчид, Монголын төр тий хэн байдгийг бүгд л одоо тантай хамт байгаа. Энэ хэрэг үнэн зөв шийдэгдээсэй гэж маш олон хүн залбирч хүлээж байгаа гэдэгт бол та итгээрэй. Тэгээд ямар ч гэсэн биднийг зориод тэр нэг ээж ингээ худаа яриад байна штэ би няцаа ил та гэдээ ирж байгаад бол талархлаа. Тэгээд танд амжилт хүсье, сайн сайхныг хүсье.